Ивент итгэгч ард санхүүгийн нэгдэл хүчтэй хамтдаа. Сайн байцгаана үзэгчдээ Rocket нэвтрүүлгийн бодлогын зочин булангийн ээлж дугаар маань эхэлж байна. Өнөөдрийн зочноор Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Хаширт нь хадагтай хөрөлцөн ирсэн байна. За урилгын маань хүлээн авч хөрөлцөн ирсэнд маш их баярлалаа. Таны ажил сайн уу? Сайн баярлалаа. Намайг бас урьдчилсан талархлаа илэрхийлж байна. За юуны түрүүнд хоёулаа яриагаа бүх оролцогчдоос асуудаг асуултаараа эхлэмээр байна. Тэгээд та бас өөрийгөө үзэгчтэй танилцуулаач. Ямар сургууль төгсөөд бас энэ хугацаанд ямар ажил төрөл аль хашиж ирвэ? Ажил амьдралынхаа гараанаас хуваалцах. За баярлалаа. Би бол 10 жилээ бол 33 дахь сургууль төгссөн. Сансарт байрладаг. Тэгээд дараа нь Монгол Улсын их сургуулийн төгсөөд эдийн засгийн статистикч мэргэжлэр төгссөн. Тэгээд тэрнээс хойш ер нь дандаа л хувийн хвшилтэд ажиллаж байна. Анх төгсөөд зах зээл судлалын хүрээлэнд судлаачаар ороод тэгээд тэрнээс хойш Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд бараг 10 гаруй жил ажилласан. Тэгээд тэрний дараа ч одоо янз бүрийн гадны төслүүдтэй GIZ-ийн, Дэлхийн банкны, USAID-ийн хэд хэдэн төслүүдээр ажиллаж байсан. Гэхдээ тэр төслүүд нь ч гэсэн дандаа л ер нь хувийн хвшилтэд холбоотой тийм төслүүдээр ажилласан. Одоо тэгээд Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирлын албыг хэдэн жил? Одоо нэг 2 жил болж байна уу да. Тэг яг л ковидын үед таарсан. Тийм тэгээд ер нь таны ажил амьдралын туршлагыг харахад бол дандаа л бизнес эрхлэгчдэд дэмжиж ажилладаг төрийн бус байгууллага, хувийн хвшлийн төлөөлөл гүүр болж ер нь ажилласан гэж харж болохоор байна тийм. Ер нь бол бүхэл анх ажилд орсноос хойш дандаа л ер нь өнөөдрийн хүртэл хувийн хвшлийнхантай л ажиллаж. Тэгвэл өнөөдрийн бас маш чухал бодлогын зочин болсон гэж миний хувьд үзэж байна. Яагаад гэхээр нэвтрүүлгийн маань онцлог бол энэ дээр харж байгаа шиг бид нэр ялангуяа одоо Улаанбаатар хотын худалдааны танхим учраас Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдэд тулгамжиж байгаа асуудлаа хоёулаа ярилцаад за ямар ер нь шийдэл гарцууд тэгээд мөн танхим тэ ямар шийдэл дээр ажиллаж байна, ямар ажлуудыг төлөвлөж байна. За үүнийхэн дараагаар хоёулаа үзэгчдээс хамтран ажиллах амлалтыг өгдөг ийм онцлогтой нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын худалдааны танхимаа таас үзэгчдтэй танилцуулаач яг ямар үйл ажиллагаа явуулж байна. Тэр талаараас мэдээлэл өгье тэ. За Улаанбаатар хотын худалдааны танхим бол 2015 онд байгуулагдсан. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа чухал нэгжүүд нэгдэж 100 гаруй чухал нэгжүүд нэгдэж энэ танхимыг бол байгуулж байсан. Бие даасан Монгол Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай Монгол Улсын хуулиар бие даасан танхимууд байгуулагдах боломжтой байдаг. Тэгэхээр нөгөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа танхимуудаас ялгаатай нь бол манайх хотод үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ бие даасан худалдаа аж үйлдвэрийн танхим байна. За манай танхимын гишүүд бол ер нь бол бид нар заавал хотод байдаг гэж та нар манай гишүүн бол гэдэггүй. Тэгтээ бол мэдээж эрэг илүү нөгөө Улаанбаатар хотод байрлаж байгаа чухал нэгжүүд манай гишүүн байна. Дээр нь бид нар нөгөө хотын гэдэг утгаараа хотын захиргаатайгаа илүү их ойролцоо хамтарч ажилладаг. Одоо яагаад гэвэл ер нь бол одоо та бүхэн бүгдээрээ мэдж байгаа Улаанбаатар хот маань өөрөө Монгол Улсын эдийн засгийн бизнесийн гол төвлөрсөн төв зэг хамгийн гол том зах зээл нь. Тийм учраас энэ зах зээл маань өөрөө эрүүл тийм ээ. Энэ зах зээл маань илүү одоо хөгжижээж бусад одоо аймаг сум тийм ээ бусад бүсийн зах зээлүүдтэй бас эргээр нөлөөлдөг. Одоо нэг ёсондоо ийм модель загвар нь байх хэрэгтэй гэж бид нар бол үздэг л дээ. Тийм учраас манай танхимын зүгээс бол энэ чиглэл рүү илүү их анхаардаг. Одоо хотынхоо бизнесийн орчныг сайжруулах, дээр нь мэдээж хэрэг хотод хөгжүүлэхэд хэрэгтэй байгаа томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нь бизнес эрхлэгчтэй илүү одоо оролцуулах. Мэдээж хэрэг манай аж ахуйн нэгжүүд хотын хөгжилд хувь нэмэр олох өөрсдийн гэсэн нөгөө маш том төслүүдтэй байдаг. Тэр төслүүдээ хэрэгжүүлэхэд нь хотын захиргааны зүгээс ингээд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг. Мэдээж санхүүгийн бишэлтэй одоо логистикийн тийм ээ одоо тодорхой юм дэмжлэгийг үзүүлдэг. Ийм байх зорилгоор л бид нэр үйл ажиллагаагаа явуулаад одоо 5-6 жил болж байна. Бас салбарын бодлогын хүн ялангуяа Улаанбаатар хотын худалдааны танхимыг төлөвлөж байгаа хүний хувьд энэ одоо үсэд байгаа нөхцөл байдлын талаар асуухгүй байж болохгүй. Яа тэгэхээр одоо инфляц, долларын одоо өсөлт, за тэгээд эдийн засгийн хямрал
дээр нь одоо Орос, Украины дайн гэдэг ч юм уу. Манад бол одоо шууд гэсэн шууд бусаар бол маш том юм өөрчлөлтүүдийг хүндрэлүүдийг авчирч ярин Улаанбаатар хотын гэлтгүй ер нь Монгол улсын бизнес эрхлэгчид дээсэн дөрөөн дээр байна гэж харж байна. Нийгмийн даатгалаад татвараа төлж чадахгүй дансаа хаалгаж байна тий. Тэгээ энэ ер нь цаашдаа ер нь эдийн засаг ямар байх шинжтэй байна вэ тий. Энэ талаараас хоёулаа ярилцъя. За та бүхэн мэдж байгаа ер нь бол сая цар тахалга 2 жил бүх бизнес ерөнхийдөө нэлээд зогсолтын байдалтай тодорхой зарим төрлийн хэдхэн бизнес бол гайгүй явж байсан баг. Бусдууд нь бол нэлээд хүнд нөхцөл байдалтай байсан. За аль болох арай хээжл ер нь бол ажлын байраа авч үлдсэн ихэнх аж ахуйн нэгжүүд маань бүр жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд бол нэлээд олон аж ахуйн нэгжүүд бол одоо бидний ярьдаг бол дампуурсан байх жишээний өөрөөр хэл бизнесээ хаасан ийм жишээ бол маш олон байгаа. Тэгээд тийм ч учраас ингээд за цар тахал дуусхандээ одоо жоохон гайгүй болохандээ гэжээс сэрхэндээ гэжсэн. Одоо нэг жоохон эерэг үр дүн гарахандээ гэ харж ятал дахиад одоо ийм Орос Украины ч гэдэг юм уу тийм ээ ийм гадны зах зээл дээр ийм нөхцөл байдал үүсчлээ. Гэтэ нэг талаараа бол энэ бол ерөнхийдөө альва асуудал бол энэ цар тахлын асуудалч тэр одоогийн нөхцөл байдалч тэр энэ хоёр бол бидэнд бол зарим талаараа эерэг, зарим талаараа сөргөөр нөлөөлж байгаа. Гэтэ сөрөг нь их давмгаалаад ах шиг байна. Ялангуяа манай дотоодын зах зээл дээр саяны таны хэлдэг инфляц ч нэмэгдэж байна, валютын ханш ч өсөж байна. Эерэг нь болохоор гадны зах зээл дээр гадаад зах зээлийн эерэг өөрчлөлтүүд бол бас байна. Тодорхой хэмжээгээр манай экспортын 90% нь уул уурхайн одоо бүтээгдэхүүнүүд байдаг. Энэ бүтээгдэхүүнүүдийн үн гадаад зах зээл дээр бол нэмэгдэж байгаа жишээний энэ маань өөрөө энэ чиглэлээр ажилладаг компаниудад бол эерэг нөлөө одоо эерэг хүлээлтийг бий болгож байна. Гэтэл ихэнх компаниуд одоо жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, хоол хүнсний үйлдвэр гэдэг энэ компаниуд болон иргэдийн хувьд бол сөрөг нөлөөлөл бол зөндөө гарч байна. Тийм учраас бид нар энэ сөрөг нөлөөллийг яаж даван туулах вэ гэхээр одоо хамгийн наазах нь ажлын байраа бид нар авч үлдэхийн тулд аж ахуйн нэгжүүд маань үйл ажиллагаагаа заашгүй тасралтгүй үргэлжлүүлж явуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр жишээ нь нэлээд олон компаниуд ихэнх компаниудын одоо татварын уртаа компаниудыг шууд татварын байцаагч татварын байгууллагаас шууд дансыг нь хааж ийн урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрөөр хэлбэл данс хаагдаад дансанд байгаа бүх хөрөнгийг нь одоо мөнгийг нь татварын өрөндөө авчгаар нөгөө компаниуд чинь ажилчийнхаа цалинг яаж өгөх юм? Урсгал зардлаа яаж нийлүүлэх юм? Яаж түүхэд материалаа авч үйл ажиллагаагаа өргөж явуулах юм? Өөрөөр хэлбэл тухайн компани судсыг нь хааж байгаа, цусыг нь хааж байгаа байхгүй. Тэгэхээр тэр компани цаашаа үргэлжлүүлж үйл ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй. Тэгэхээр энийг одоо эргэж хараач гэдэг хүсэлтийг бол бид нар бол өгмөр байна. Яагаад гэвэл ядаж нэг ийм цар тахлын дараа 2 жил бид нар өмнө нь ярьж байсан цар тахал дууслаа гэхэд дор хаяж 2 жил recovery хугацаа бидэрт хэрэгтэй байдаг. Гэтэл дахиад нэмээд ийм конфликт үүсчихэж байгаа учраас ядаж нэг 2-3 жил аж ахуйн нэгжүүдтэй ийм хугацаа өгмөр байгаа юм. За танай компани тэдэн сая төгрөгийн татварын өртөө байна. Энэ өөрөө ингэж ийм одоо хугацаатаагаар ингэж төлөөч гэдэг графикийн харилцан ярилцж байгаа гаргаад тэгээ тэрнийхэн дагуу ингээд үйл ажиллагааг нь явуулах боломжийг нээж өгөхгүй бол шууд аваачаад дансыг нь хаачгаар бол өнөөдөр ялангуяа томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьд л үйл ажиллагаа явуулахад бүр хүндрэлтэй болчихж байгаа. Дээр нийгмийн даатгалын шимтгэл байна. Бид нар Улаанбаатар хотын худалдааны танхимаас ковидын үед бид нар 2-3 удаа судалгаа хийж үзсэн. Тэр судалгаа хийж үзэхэд бол аж ахуйн нэгжүүдэд хамгийн эргээр нөлөөлсөн тэдний дэмжсэн үйл ажиллагаа юу байсан бэ гэхээр нийгмийн даатгалын шимтгэл татварын чөлөөлсөн хугацаа байсан. Тэр асуудал айгүй сайн нөлөөсөн байсан. Тэгэхээр энийг дахиад тодорхой хугацаагаар үргэлжлүүлэх шаардлагатай байна. Сунгаач тийм жоо сунгаач. Яагаад гэвэл одоо компаниуд маань үйл ажиллагаагаа үргэлжлүүлээ явуулах гэхээр тэртээ тэргүй угаасаа хөрөнгийн айгүйх дутагдалд орсон, борлуулалтын орлого айгүйх буурсан байгаа. Ийм нөхцөлд бол энэ үр ширтээгээд дансыг нь хаагаад ингээ үргэлжлүүлэхгүй ингээ явчихаар айгүй хүндрэлтэй болчихж байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээгээр дахиад 1 жилээр ч юм уу дор хаяж аж ахуйн нэгжүүдийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нь жоохон хөнгөлж өгөөч. Нөгөө талаараа та бүхэн мэдж байгаа одоо аж ахуйн инфляцтай холбоотойгоор валютын ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор иргэдийн гар дээр байгаа мөнгөний бодит үнц нь бол айгүйх бууцсан байж байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө ажилчдын орлогын бодит үнц цэнийг хадгалж үлдэхийн тулд бидний хувьд бол цалингийн нэмэх ямар ч бололцоо байхгүй.
Тэгэхээр цалингийн нэмж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд нийгмийн даатгалын шимтгэлийг нь бас хөнгөлөд өгвөл нөгөө ажилчдад очдог гар дээр нь очдог мөнгөний хэмжээ ч гэсэн нэмэгдэх, тодорхой хэмжээгээр нэмэгдэх, жоохон хэмжээгээр ч гэсэн энэ хүмүүст эерэг нөлөөлөх боломжтой. Тэгэхээр ийм арга хэмжээг ойрын хугацаанд бол авах шаардлагатай. Дунд болон урт хугацаанд бол бид нэр засгийн газрын зүгээс бол эрсдлийн менежментийг аягүй сайн хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа. Эдийн засагт ер нь манай аж ахуйн нэгжүүд бол бүгдээрээ ийм бодлоготой энийг хэрэгжүүлээ явж байдаг. Гэтэл ирээдүйд ийм цар тахалч гэдэг юм уу ийм асуудал үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй. Тийм учраас дунд болон урт хугацаанд бас нэг ийм эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлдэг яг Монгол улсын өмнө эдийн засгийн өмнө ямар эрсдлүүд учирч болох вэ гэдгийг гаргаж ирээд энийг ингэсэн тохиолдолд бид нар ийм арга хэмжээ авна гэдэг ийм тодорхой бодлогоудаа гаргаад тодорхой олон нийтэд зарлах хэрэгтэй байна. Тийм тэгжээж нөгөө аж ахуйн нэгжүүд чинь өмнө нь одоо тулгарч байгаа нөгөө тодорхой бус байдлуудыг даван туулах арга хэмжээгээ урьдчилан гаргах боломжтой болно. Тэгэхээр саяхан эдийн засгийн форум гэдэг маш олон өдөр баг бүтэн сарын хугацаанд салбар хуралдаанууд тэгээ саяхан бас форум боллоо. Тэгэхээр эндээс хэр оновчтой ер нь зөвлөмж гарах бол одоо нэлээд шүүмжлэлт дагуулад биш тий жил болгон л нэг том форум хийдэг өдөө хүртэл тэр асуудлыг шийдсэнгүйгээд энэ жил шин сэргэлтийн бодлого гэдэг бас тэр хүрээндээ явж байгаа шиг байсан та оролцсон байх тий тэгэхээр эндээс онцлох энэ маш чухал одоо шийдвэр энэ ажлыг явуулах хэрэгтэй гэсэн тэр чиглэлийн бас мэдээллийг өгвөл би бол өөрөө бас сүүлийн чуулган дээр нь оролцож амжаад байгаа тий яг хүмүүс болохоор дандаа л ийм хурал форум их хийж ийн гэж байгаа. Яг дор хаяж ярилцах хэрэгтэй. Үнэхээр одоо бүр ингээл яг энэ асуудлыг ингээд шийдлээ гэж шийдвэр гардггүй маа гэхэд тэр хурал дээр гардггүй маа гэхэд ядаж дор хаяж бид нар харилцан ярилцах хэрэгтэй. Өөрсдийнхөө нөхцөл байдлыг тэр хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Засгийн газар маань өөрсдийнхөө өмнө тулгарч байгаа асуудлыг бас хоёрын ижлийнхэнд ойлгуулах хэрэгтэй. Харилцан ойлголцож угаасаа дараагийн асуудлууд гарч ирнэ. Ер нь бол саяны хурлаар бол тодорхой хэмжээгээр тодорхой нэлээд зөв мессежүүдийг засгийн газрын зүгээс өглөө. Одоо үндслээ тэрэн дээрээ үндслээ дараагийн шийдвэрүүдээ харин гаргаа явах бах. Тэр шийдлүүд маань гарсны дараа жилийн форум дээр бид нэр ийм өмнөх жилээс ийм үр дүн гаргасан одоо энийг ингэж хэрэгжүүлсэн байна гэдэг бас өмнөх нөгөө үр дүнгээ ярьдаг болоосаа хэмждэг болмоор байна тийм хэмждэг болоод тэрнийг ярьдаг тэрэн дээрээ бид нэр алдсан онцноо ярьдаг ийм л болох шаардлагатай байна. Тэгэх юм бол арга хэмжээ чуулган хилээ гэдэг шүүмж авахгүйгээр ийм үр дүнд хүрсэн байна гэдэг үр дүнгээ хэмжих нэг чухал юм шиг байна. Ивент итгэгч ард санхүүгийн нэгдэл хүчтэй хамтдаа. Ивент итгэгч ард санхүүгийн нэгдэл хүчтэй хамтдаа. Саяны дээр хот төдөөгийн асуудал дээр бол мэдээж зөвхөн хот руу төвлөрөл маш их байна. Яг бол орон нутагт хөгжил бага учраас тэгэхээр аль илүү хот хөгжсөнсөндөө давхар орон нутаг давхар хөгжиж тэр тэгш боломжийг залуучууд тэнд хотод авч байгаа тэр одоо мэдлэг чадварыг те боломжийг адилхан орон нутагт авдаг болчих юм бол чи хотын төвлөрөл одоо наашаа ингээд бүхэн ингээд зөвлөх гээд ингээд ирэхгүй байх гэж бодож байлаа. Тэгэхээр сая хотын тухай ярьсан юм чинь Улаанбаатар хотын худалдааны танхим бол бизнес эрхлэгчдийн гол цөм тий. Тэгэхээр Улаанбаатар хотын одоо засаг даргын хамгийн газартай бол нэгт уялдаа холбоотой ажилладаг байх. Утгагүй бас Улаанбаатар форумыг зохион байгуулах. Тэгэхээр энэ дээр ер нь таад маань 2022 онд 2023 онд хэрхэн хамтарч ажиллах төлөвлөгөө ер нь яригдж байгаа вэ те хэрхэн одоо хамтарч ажиллаж байна вэ бизнес эрхлэгчтэй ямар одоо те боломжуудыг олгож байгаа талаар хоёлаа ярилцъя. За хотын захиргаа хотын төр захиргааны байгууллагуудын зүгээс Улаанбаатартай худалдааны танхимтай одоо бид нар ийм асуудлуудаар хамтран ажиллахад бэлэн байна гэдгийг бид нар ярилцаа явж байгаа. Эхний анхны алхмууд хийгдсэн ер нь хотын захиргааны зүгээс бид нар бол нэлээд сайн дэмжиж ингэ явж байгаа.
Бидний зүгээс бол хотын захиргаатайгаа юун дээр хамтарч ажиллахаа ярилцж байгаа вэ гэхээр юуны төрөнд хотод хэрэгжүүлэх гэж байгаа томоохон дэд бүтцийн хүнсний аюулгүй байдлын ийм чиглэлийн төслүүд хог боловсруулах гэх мэт ийм тодорхой төслүүд дээр бол бид нар хувийн хвшлийнхныгаа илүү хотын захиргаатай холбож өгөх, уялдуулах, энэ төслүүд дээр нь хувийн хвшлийнхныгаа илүү оролцуулах ийм чиглэлээр хамтарч ажиллах тохиолдол явж байна. За тухайлбал Улаанбаатар хотын худалдааны танхимын зүгээс бол ойрын 2 жилийн хугацаанд бид нар ерөөсө 2 гол асуудал дээр төвлөрье гэдэг хоорондоо манай удирдах зөвлөлийн хурал дээр бол яригдсан байж байгаа. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээр хүнсний найдвартай хангамжийн асуудал яригдж байгаа. Өнөөдөр цав тахлын дараа бид нар ямар нөхцөл байдалтай байгаагаа сая харлаа тийм ээ. Тэгэхээр ядаж иргэдээ хүнсний аюулгүй байдлыг нь хангасан найдвартай хүнсээр хангадаг болох хотын иргэдээ. За нөгөө асуудал нь болохоор мэдээж хэрэг хотын өмнө тулгамж байгаа хамгийн чухал асуудал бол нөгөө хог хаягдлын асуудал байгаа гэдэг. Хог дахин боловсруулах асуудлууд байдаг. Нөгөө гурав дахь асуудал нь болохоор мэдээж дэд үтсийн асуудал, нөгөө энэ төгжрлийг шийдэх асуудлууд байгаа даа. Тэгэхээр энэ дээр бол хувийн хвшлийнхэн бид нар бол энэ гурван асуудал дээр бол өөрсдийн оролцоогоо хангах бүрэн боломжтой юм байна гэж үзэж байгаа. Тухайлбал хүнсний аюулгүй байдал гэхэд жишээ нь манай удирдах зөвлөлийн компаниуд маань хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа компаниуд мөн хүнсний найдвартай хангамжийг бий болгож байгаа хүнсний чиглэлийн аж ахуй нэгжүүдэд бол бид нэр хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна гэд дотоодын хөрөнгө оруулагч нар маань манай танхимд бол байна. Яг энэ чиглэлээр ажиллаад үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаа хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа аж ахуй нэгжүүдэд бол бид нар урьж байгаа. Манай танхимтай холбогдооч, төслүүдэд ирүүлээч тийм ээ. Төслийн танилцуулгуудаа ирүүлээч. Бид нар энийг тэр хөрөнгө оруулагч нарт холбож өгье. Маш сайхан мэдээлэл байна л да. Яг тэгэхээр бусад бизнес эрхлэгчид маань энэ мэдээллээс хэрхэн хүргэж байна те. Мэдээж тодорхой хэмжээний 100 гаруй гишүүн байгууллагуудтай хүргэж байгаа байх. Тэр энэ бизнес эрхлэгчид нар маань өөрсдөө хэр идэвхтэй оролцож байна те. Бас заримдаа манай бизнес эрхлэгчид маань нөгөө нэг олон нийтийн ч юм уу эсвэл юм заримдаа идэх бага оролцдог тал бол байгаа шүү дээ. Тэгэхээр төслүүдээ ер нь хэрэг санал болгож өгч байна те. Бэлэн ер нь ийм шийдлүүд хэр их байна. Тань дээр танаа танхим дээр ер нь хэр их хотын асуудлыг шийдвэрлсэн төслийн саналууд ирж байна. За ер нь бол одоогийн байдлаар бол бид нэр энэ ажлаа олон нийтэд зарлж эхлээд нэг удаагүй байна. Сар орчмол болж байна. Одоогийн байдлаар бид нар дээр бол нэг 4-5 төсөл ирсэн байж байгаа. Гэтэ эдгээр нь болохоор айгүй янз бүрийн чиглэлийн зарим нь болохоор хоттой хамтарч хэрэгжүүлэх сонирхолтой төслүүд байна. Зарим нь болохоор хөрөнгө оруулалт хааж байгаа ийм төслүүд байгаа. Тэгэхээр бидний хувьд бол ямар ч төсөл байсан нээлттэй. Зүгээр аж ахуйн нэгжүүд маань бид нартай ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгжүүд маань бид нартай холбогдохдоо нэг жоохон хойрог байгаа. Тэр нь мэдээж хэрэг нөгөө дургуудаа биш. Гол нь нөгөө нэг төслөө бичиж чадахгүй эсвэл надад ийм санал байна. Миний саналыг энэ төслийн энэ санааг минь хулгайлчих байдэ гэж айх тийм эмзэглэл манай аж ахуйн нэгжүүдийн зөндөө байдаг байхгүй. Тэгэхээр бид нар бол энэ байдаг учраас энэ барьерийг нь багасгах тийм ээ бид нар төслийг нь ирүүлсэн төсөл дээр нь манай танхимын зүгээс сайжруулалт хийгээд ингээд хөрөнгө оруулагчтай танилцуулахад тусалж гин. За дээр нь мэдээж хэрэг манай бүх ажилтнууд маань нууцлалын гэрээтэй байдаг. Тийм учраас бидний хувьд бол энэ хөрөнгө оруулагч нарт холбож өгж байгаа төслүүдээр бол та бүхэн аж ахуйн нэгжүүд маань бидэнд санаа зовлгүй бидэртээ ирээд уулзч болно. Төслөө бичээгүй байсан ч болно. Би ийм ажил ийм хийд юм аа. Энийг ингэж өргөжүүлэх гэсэн чинь надад ийм хэрэгцээтэй байна гэдэг. Тэр болгон дээр нь бид нар шаардлагатай бол нөгөө сургалт хийдэг газруудтай холбож өгөө тодорхой хэмжээгээр чадварчуулах бас ажлуудыг ч гэсэн давхар хийгээ явж байгаа. Тэгэхээр бизнес эрхлэгчтэй маш чухал мэдээллийг сая хаширдан захирал өглөө. Тэгэхээр хотын тулгамжж байгаа асуудлууд дээр нь хотын янз бүрийн асуудлууд дээр гоё шийдлүүд байх юм бол Улаанбаатар хотын худалдааны танхим руу хандаад төслүүдээ өгөөрэй. Бид нар бас нөгөө талаасаа иргэн Улаанбаатар хотын иргэн хүний хувьд те мөн бизнесийнхаа орчныг сайжруулах, Улаанбаатар хотныхоо эрүүл те таатай орчныг бүрдүүлэхийн тулд өөрсдөө бас оролцоотой байх нь маш чухал юм байна шүү гэдгийг бас хоёулаа хэлье те. Тэгэхээр мэдээж дэлхийн гарах хүсэл мөрөөдөлтэй залуучууд бол маш их байгаа те. Сүүлийн үед бол мэдээллийн технологийн салбар маш их хөгжиж байна. Тэгээ
олон улсад одоо экспорт хийн гэдэг мэдээллийн технологиороо ч бид нэр экспорт хийж болно. Тэгэхээр бид нар Монгол улс олон улсад өрсөлдөх чадрын хувьд ер нь хэр байна те мэдээлэл технологийн салбарын бүтээгдэхүүн үйлчлэгээ гадагшаа экспорт хийх тал дээр та бүхэн манаас хэрхэн хамтарч ажиллаж болох талаараас мэдээлэл авъя. За Монгол улсын хувьд бол гадагшаага экспортод гаргах одоо уул уурхайн бус төрлийн бүтээгдэхүүнүүд бол тодорхой нэлээд хэдэн бүтээгдэхүүнүүд байдаг. Манайхан бүгдээрээ мэдж байгаа. Эдгээрийг бол бид нар уламжлалт экспортын энэ бүтээгдэхүүнүүдэд айл болох сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ер нь засгийн газрын зүгээс ч гэсэн айгүй олон арга хэмжээ олон жилийн турш авч хэрэгжүүлсэн. Миний хувьд бол зөвхөн хувь хүнийхээ хувьд ч гэсэн би ямар ихтгэл үнэмшилтэй байдаг вэ гэхээр монголчуудын одоо энэ тархинд байгаа энэ оюуны ажлыг л экспортлмаар байдаг. Өөрөөр хэлбэл энэ мэдээллийн технологийн сүүлийн жилүүдэд бол мэдээллийн технологийн залуучууд бол айгүй мундаг болсон. Манай IT-ийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс бол залуучууд бол ерөөсөө хинээс ч голөгдохооргүй айгүй мундаг тийм задгаа тархитай тийм ээ нөгөө хайрцаглагдаагүй айгүй олон төрлөөр ажиллах юм сонирхолтой байдаг. Тэгвэл яг өрсөлдөх чадварын хувьд хүмүүстэй уулзаа тэгээд ер нь бол олон улсад ингээ гарахт нь юун дээр одоо хүндрэлтэй байна вэ гэдгийг ингээ судалж үзэж явах үед надад ямар сэтгэл төрж исэн бэхээр юуны түрүүнд манайхан одоо өөрөөсөө мундаг чадвартай ч гэсэн ийм сахилга бат айгу асуудалтай байгаад ах шиг байт. Яг нөгөө одоо гэрээ авчдаг, гэрээгээр ажлыг хийж өгч байхдаа яг цаг хугацаанд ингээ хийдэг сахилгатай одоо сахилга бат сайтай хүмүүс бол цаашаа яваад байна. Нөгөө талаараа манай залуучуудад зарим ихэнх нь ерөнхийдөө энэ чиглэл дээр жоохон хүндрэлтэй ах шиг байдаг. Нөгөө талаараа яг энэ IT-ийн чиглэлээр гэрээгээр үйл ажиллагаа явуулж байгаа компани аж ахуйн нэгжүүдийн хувьд бол бас нэг дутагддаг зүйл нь олон улсын стандартыг нэвтрүүлээгүй байгаа гэдэг. Яг олон улсын стандартын дагуу ажиллаж одоо арай сурч төлөвшөөгүй байна. Тийм учраас энэ чиглэлээр бол бас одоо мэдлэгжүүлэх, мэдээлжүүлэх энд яг ингэж одоо стандартын дагуу ажил сурах ийм бас төлөвшөл бас бид нарт жоохон дутагдаад ах шиг байдаг. Нөгөө талаараа мэдээж яг гэрээ контракт олж ирэхээр манайхан нөгөө гадагшаага зуучлах энэ ажлууд бол жоохон дутагдaltaй байгаад байдаг. Тийм учраас Улаанбаатар хотын худалдааны танхимын хувьд бид нар бас юу гэж хардаг вэ гэхээр гадны байгууллагуудтай бол холбогдож байгаа. Аль болох одоо олон улсын ийм нөгөө нэг IT-ийн чиглэлийн гэрээгээр ажиллаа хийлэгдэх тийм ээ ийм байгууллагуудтай холбогдож байна. За дээр нь мэдээж гадагшаага нөгөө өөрийн аппликейшнүүд, өөрийн одоо IT-ийн бүтээгдэхүүнүүдийг экспортод гаргах сонирхолтойгоо аж ахуйн нэгжүүд бид нар шаардлагатай асуудлууд дээр дэмжлэг үзүүлээ, сургалтанд хамруулах зөвлөгөө өгөөд ингэ явж байна. Яг өрсөлдөх чадвар гэхээр нөгөө чадвархын хувьд бол харцангуй гайгүй байдаг. Нөгөө талаараа үн ханшийн хувьд бас монголчуудын хувьд бол харцангуй бас өрсөлдөх чадвар сайтай байдаг. Яг IT-ийн чиглэлээр бол яагаад гэж нөхөр өмнө нь болохоор энэ энэтхэг болон хятадын энэ чиглэлийн компаниуд аягүй хямдхан байдаг байсан учраас манай залуучууд өрсөлдөх жоохон хэцүү байсан. Одоо бол эдгээр бол аягүй үнэтэй болцсон байлээ. Тэгэхээр манай залуучуудын хувьд бол бас өрсөлдөх чадвар яг үн ханшийн хувьд ч гэдэг юм уу тийм ээ энэ чиглэлээр бол гайгүй болж ах шиг байгаа. Тийм ч учраас бид нар энэтхэг болон бусад одоо газруудтай холбогдож залуучуудыг бас харилцан мэдээлэл солилцох тийм ээ бас ийм чадварчуулах, ийм хөтөлбөрт хамруулах энэ чиглэлийн ажлуудыг бол бас бид нар хийгээд явж байна. Тэгэхээр нэвтрүүлэг маань төгсөх болж байна. Тэгээд мэдээлэл сая хоёлаа мэдээллийн технологи ер нь энэ энтерпренер залуучууд танхимтай Улаанбаатарын худалдааны танхим хэрхэн хамтарч ажиллах уу амлалтаа өгч тэ тэгээд хэрхэн бас дэмжиж ажиллах уу танхимд маань одоо хэрхэн гишүүнээр илсэх үү тэ тэр талаарх одоо таны одоо хамтран ажиллах хэрхэн дэмжиж ажиллах талаар сонсоод нэвтрүүлэг өндөрлөё гэж бодож байна. За тэгэхээр IT-ийн чиглэлээр ажиллаж байгаа ер нь энэ одоо чиглэлээр ажиллаж байгаа стартап залуучууд ер нь жижиг компаниуд тийм ээ манай одоо танхимд бол гишүүнээр эсгэд бол нээлттэй бид нар тодорхой хөнгөлөлт үзүүлээд хөнгөлөлттэйгээр эсвэлэх бүрэн боломжтой. Дээр нь бид нар шаардлагатай хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа газруудыг бол бид нар хөрөнгө оруулагч нартай холбож өгөхөд бол бүрэн нээлттэй байгаа. Манайд байгаа хөрөнгө оруулагч компаниудтайгаа холбож өгч болно. Энэ чиглэлээр бол биднээс мэдээлэл авах
бүрэн бололцоотой, хамтарч ажиллах бүрэн бололцоотой. Дээр нь одоо гадагш байгаа жишээ нь компаниуд залуучуудыг бид нэр чадварчуулах энэ газруудтай хөтөлбөрт хамруулах чиглэлүүдээр бас бид нар нэлээд харилцаа холбоо тогтоогоод тодорхой ажлуудыг хийж байгаа. Тэгээ үр дүн гараад яг ийм хөтөлбөр байна. Энд танаа Монгол залуучууд хамрагдах боломжтой гэвэл бид нар бол та бүхний тэрэндээ урьж байна. Бид нар тухайн үед мэдээллийг тогтмол өгөх болно. Тэгээд манай гишүүнээр хэлсэн тохиолдолд бол тэр мэдээллүүдийг тогтмол аваад авах учраас янз бүрийн юмнуудад бол бүр хамрагдах бүрэн боломжтой. Тэгэхээр энэ чиглэлээр хамтран ажиллахад бол бид нээлттэй бэлэн байна. За маш их баярлалаа. Тэгээд Улаанбаатар хотын худалдааны танхимыг зориорой. Яагаад гэхээр миний хувьд бас ингээд маш олон нийтийн ажилд оролцож тэндээсээ мэдээллийг цаг алдалгүй авах нь маш чухал юм байна. Ялангуяа бизнес эрхэлж байгаа залуучууд хаана ямар боломжууд байна. Маш одоо энэ хурцтай хөгжиж байгаа энэ цаг үед бол мэдээллийг хурдан оновчтой авах нь бол маш чухал байдаг. Тэр нь ямар газрууд байдаг вэ гэхээр бизнесийн одоо энэ төрийн бас байгууллагууд те салбар бүрийн одоо холбоодрууд, мэргэжлийн холбоодууд байдаг. Тэгэхээр үүн дээр бас залуучууд маш идэвхтэй ингээд оролцож байгаараа тэгээд Улаанбаатар хотын худалдааны танхимын хамт олон гишүүн байгууллагуудтай ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд та бүгдийн Улаанбаатар хотын одоо төр захиргааны газар, засгийн газрын хуралтай бас дуу хоолойгоо өргөд бидний бас гүүр олоод бизнес эрхлэгчдийн хаяр хашиг бас засгийн газар тавихын саналууд зөвлөмжүүд нь хурдан шуурхай хүрээд маш тийм одоо ажил хэрэг болоосоо тэгээд маш их амжилтыг хүсье. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн өндөр амжилтыг хүсье. Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа залуучуудаа ч гэсэн өндөр амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.